За сайн байцгаана уу, өдрийн мэнд хүргэе. Ээлжид нэгэн бичлэгээрээ та бүхэндээ мэдчилж байна. За сүүлийн манай пэйж дээр тавигдж байгаа мэдээллүүд маань дандаа эрүүл мэндийн супер хүнс болох брокколи соёлж, за тэгээд түүн дотор агуулдаг сульфорфан гэдэг бодисны тухай ярьсан байгаа. За тэгээд маш олон хүмүүс биднэрт хандаад за энэ брокколи соёлжийг яаж ургуулах вэ, хаанаас авах вэ, яаж холбогдох вэ гэж олон хүмүүс биднэрт хандсны дагуу би нэг юм богинохон лайв хийх гээд ороод ирлээ. За тэгэхээр ерөнхийдөө бол бүх төрлийн үрийг бол бид нар соёолуулж болно. Одоо жишээ нь би бол шошнуудыг соёолуулж мөн үр дотроосоо гэх юм бол гурвалжин будаа байгаа тийм. Бид нар гэхдээ гурвалжин бор будаа бол болдоггүй шүү. Ногоон гурвалжин будаа маань өөрөө амьд учраас ногоон гурвалжин будаагаа. Тэгээ ер нь бол маш олон төрлийн үр буурцагт ургамал болон навчид ургамлуудыг бид нэр соёолуулж болно. За тэрэн дотроо бол би яагаад заавал ингээ брокколиг сонгож авсан бэ гэдэг тал дээр нэлээх мэдээлэл тавьсан байгаа. Тэгэхээр энэ бол бүх ургамал дотроосоо, бүх навчид ургамал дотроосоо бол хамгийн өндөр хэмжээгээр антиоксидант үйлчлэгээтэй тэгээд бага хэмжээгээр идэхэд та бол 10 дахин 100 дахин илүү тэр сульфорфан гэдэг биониглүүдийг авах боломжтой гэдэг утгаар нь би брокколи соёолжийг илүү та бүхнийг хэрэглээсэй гэж бодож байна. Мэдээж бусад үүрийг бол та соёолуулж болно. За брокколи соёолж маань болохоор ийм жижигхэн ийм хар өрүүд байгаа. За тэгээд энийгээ болохоор бид нэр соёолуулахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр соёолуулагч юм шил хэрэгтэй болно. За тэгэхээр энэ надад байгаа нь болохоор ийм 800 грамын савлгаатай ийм шил байгаа. За тэгээд хамгийн гол нь болохоор энэ тагандаа байдаг. За энэ таг нь хэрвээ та бүхэн сайн харах юм бол ийм олон жижигхэн нүхнүүдтэй байгаа. Тэгэхээр энэ нүхнүүд нь болохоор энэ дотроо хийсэн үрээ бид нэр өдөрт 2 удаа ингэж юу яах хэвээр зайлах хэвээр усаар зайлаад асгадаг. Тэгэхээр энэ явцад бол тэр үр нь энэ дундуур нь савраад гарчихгүй байх. Тэр зориулттай юм жижигхэн нүхнүүдтэй байдаг. Зүгээр ердийн бидний нөгөө ширлийг ашиглалаа гэхэд таг нь өөрөө битүү байдаг учраас усыг нь асгахад бид нар заавал тодорхой нэг юу ашиглах болно. Шүүр хэрэгтэй болно. Гэхдээ соёолж маань өөрөө ургаад ингээд том болоод ирдэг учраас тэр шүүрэндээ багтахгүй болчдөг учраас ийм зориулалтын ийм тагтай соёолуулагч савыг хэрэглүүлэх зүгээр байгаа. За тэгэхээр энэ 800 грамын 800 мл-ийн савлгаатай энэ шилэн савыг бүрэн дүүргэхийн тулд танд ерөнхийдөө 2 хоолны хаалбаг буюу за энэ үрээрээ бол нэг юм юу яаж байгаа 20 грамм үр байхад л болно. За энэ 20 граммын үр. За энэ нэг юм юунд нь болохоор савд нь болохоор 5 граммаар савлгаатай байгаа. Тэгэхээр 4 ширхэг ингээд 20 граммын үрээ хэрвээ та энэ соёолуулагч үр савн дотроо хийгээд соёолуулах юм бол 7 хоногийн дараа за энэ бол яг 7 хоног арай болоог байгаа нэг 6 хоногийн насжилттай явж байгаа. Тэгэхээр 7 хоногийн дараа гэхэд бол энэ сав бол бүрэн дүүрнэ гэсэн. За тэгэхээр энэ соёолжийг бид нэр брокколины соёолжийг маш бага хэмжээгээр иддэг. Жишээ нь ингээд ийм 800 мл-ийн хэмжээтэй ийм соёолж гаргаад авсан байхад та дангаар нь бол хэрэглэхгүй. Ерөнхийдөө бусад ногоонуудтайгаа навчид ногоо, салаадны навч гэдэг өвөрцөө помидор, за тэгээд хүрэн манжи юу гэдгийг танд өөрт байгаа бүхэл тэр нөгөө нарийн болон бусад бүдүү ногоонуудаа ашиглаад тэгээ дээр нь илбэл бид нарын соёолж нэмж хийн дангаар нь бол идэхгүй. Тэгэхээр та нэг удаадаа өөрөө дангаараа хэрвээ ганцаараа хоолно гэх юм бол нэг юм жижигхэн цайны халбаар авсан байхад бол хангалттай. Гэр бүлэрээ гэх юм бол гишүүн болгоныхаа тоогоор хэрвээ ингээд халбагдаад хийнэ гэвэл за энэ бол нэг 4 хүн амтай айлт бол өдөртөө 1-2 удаа салаад болгоод 100 шулгаад хоолндоо хэрэглэнэ гэвэл ямар ч нэг 3-4 хоногийн хэрэглээ болно. Тэгээд хэрвээ ганцаараа энэ соёолжийг хэрэглэдэг хүнд бол элбэг энэ маань бүр 10 хоногийн хэрэглээ болно. За ингээд нэг соёолуулаад авцсан байхад энийгээ та хөргөчн дотроо хийгээд
ер нь бол 7 хоног хүртэл хугацаагаар хадгалаад хэрэглээд байж болдог. Ер нь бол яг тасалгааны температурт байвал мэдээж ямар ч одоо ургамал дотор байгаа шим тэжээлүүд нь бол ингээд тодорхой хэмжээгээр багасдаг учраас хөрөгчөнд буюу 0-оос 4 нэмэх 5 гара хэмт бол хадгалахад бол чанараа алдахгүйгээр 7-оос 10 хоног бол болох юм боломжтой байгаа. За тэгэхээр энэ юу болохоор брокколи соёолж нь болохоор би түрүү хэлсэн бусад одоо соёолжоос бол илүү даваа тал нь болохоор дотор нь байгаа сульфорафан гэдэг эмчилгээнийхэн тэр бидний биед хэрэгтэй хавдрын эсрэг одоо өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй холестерин бууруулах одоо биеийг хоргоожуулах үйлчлэгээтэй тэрхүү нэгдэл нь болохоор 10-аас 100 дахин илүү их хэмжээтэй өндөр хэмжээтэй байдаг учраас та одоо соёолж брокколи соёолжийг өөртөө хэрэглээд хэвшээрэй гэж хэлье. За тэгээд манай төв дээр болохоор энэ юунууд нь байгаа. Энэ соёолуулагч шилнэ. За тэгээд бид нэр соёолуулах явцдаа бол дандаа доош нь ингэж харуулж байрлуулдаг. Ягаад тэгэхээр өдөрт 2 удаа энийг усаар зайлж байгаа. Тэгэхээр усаар зайлж байгаа нь бид нар тэр өрөө бол хатаахгүйгээр чийг нь хадгалж байгаа. Гэхдээ хэрвээ ингээд дээш нь харуулаад тавьчих юм бол дотор нь нөгөө чийг нь хитэхтэй ирэх юм бол дотор нь одоо хөвгзөрөх бактери үржих юм байдал үүсдэг учраас доош нь ингэж харуулж тавьдаг. За ингээд зориултын налуу юм одоо нэг ойролцоогоор энэ юм нэг 60 хэм багш байна 60 70 хэм ч юм уу ийм хэмээр ингэж шилээ энэ саваа ингэж хазаалгаж тавьснаар дотор нь байгаа ус болоо шахагдаж доош хасгараад зөвхөн тэр дотроо яг тэг өрөнд хэрэгтэй л чийг бол бүрэн бүрдэх юм боломжтой байгаа. Тийм учраас энэ соёолуулагчтайгаа хамт дагалдаад энэ одоо 50-оор нь бол дагалдаж очиж байгаа. За энэ нь болохоор 25,000 төгрөгийн үнэтэй. За тэгээд хэрвээ гэр бүлийн гишүүн одоо олон байх юм бол нэг 2-ыг ингээд аваад тэгээ хоёулангийн зэрэгцүүлээд соёолуулд юм уу эсвэл ингээд 1-7 хоногт энийг соёолуулаад дараагийнхт нь гэдэг юм ингээд сөүлжүүлээд соёолуулбал үргэлж тасрахгүй байх юм боломжтой юм байдаг. Тийм учраас та нэг 2 савыг авчихад бол танд байнгын хэрэглээ болно. Ер нь бол сульфорафаныг бид нар нэг удаа хэрэглээд бол онцгой үр дүн гарахгүй мэдээж бид нар өдөр тутамдаа махаа иддэг шгэ хүнсний ногоогоо иддэг шгэ өдөр тутамдаа багаар идснээрээ түүн дотор агуулгадж байгаа та бүхэн танилцуулсан тэрхүү одоо биологийн эдвэгт танд хэрэгцээтэй тэр шим тэжээл фито одоо нутриент буюу фито шим тэжээлүүд танд очно гэсэн үг. За тэгээд энэ брокколи өр нь болохоор 20 грамын ийм одоо савлгаатай энэ өр нь болохоор 10,000 төгрөг байдаг. Тэгэхээр та 7 хоногтой 10,000 төгрөгөөр гэр бүлдээ хэрэгцээтэй тэрхүү эрүүл мэндийн одоо супер хүнсийг авах ийм боломжтой байгаа. За тэгээд манайх бол хүргэлтээрч та одоо захиалж болно. Эсвэл манай төв дээр ирээд ч та авсан болно. За тэгээд бид нар энэ хүмүүстэй зориулаад соёолагч авсан хүмүүстэй зориулаад ийм яг яаж одоо соёолуулах уу гэдэг тэр одоо видео бичлэгийг нь бол дагалдуулаад үнгүү өгж байгаа. Тэгэхээр та тэр бичлэгийг дураагаад дагаад хийхэд бол амжилттай үрээ соёолуулж чадна. За миний хувьд бол мэдээж эхлээд энийгээ туршиж үзэх гэж хэд хэдэн удаа бүтлгүүдчихсэн. За тэр туршлагаасаа бол та бүхэндээ бас ингээд байнга хэрвээ асуулт ирэх юм бол хариулаад яваад байж болно. За гэхдээ ер нь бол баг тэгэж фейлдгүйгээр байх боломжтой тийм зааварчилгаа видеогоор хийсэн учраас та шууд л одоо тэр гоё амжилтанд хүрнэ гэж би бодож байна. За ингээд маш богино бичлэг байлаа. Гэхдээ танд хэрэгтэй байсан гэж бодож байна. За тэгээд гэр бүлээрээ эрүүл ийм хүнсний бүтээгдэхүүнийг сонголтоо баяжуулж брокколи соёолжийг хэрэглэж агаарай гэж та бүхэнд уриалмаар байна. За хэрэгтэй хүмүүст нь мэдээж энэ бичлэгээ шеэрлээд тэгээд манад ирээд энэ соёолжийг авахынгаа зааварчилгаагаа аваад яваарай. За та бүхэнд эрүүлэг хийх хүсье. Дараагийнхаа бичлэгээр удахгүй уулзцгаая.